Тэгэхээр Дэлхийн морин хорийн холбоо бол 2008 онд анх үүсгэн байгуулагдаад анхны наадам морин хорийн наадам симпозиум зохион байгуулсан. Тэрнээс хойш бол 2 жил тутамд 2 жилд морин хорийн симпозиум, 4 жил тутамд морин хорийн олон улсын наадмын зохион байгуулж өнөөдрийг хүрсэн. За морин хорийн наадмын хүрээнд бол морин хор сонирхогчдын олон улсын уралдаан, морин хор урлагчдын уралдаан бол тогтмол зохион байгуулагдж ирсэн. Мөн симпозиум хурал бол тогтмол зохион байгуулагдчихсан судалгаа талаасаа бас хөгжүүлж ингэж өнөөдрийг хүрлээ. За 2019 оноос хойш олон улсад тэр дундаа Хойд Америкт анх удаа энэхүү наадмынхаа салбар наадмыг бол зохион байгуулсан. 2019 онд Хойд Америкт бас морин хорийн чуулгын дэргэд үүсгэн байгуулагдсан хуурчийнхан гэж сургалтын төвийн салбар түүний тэргүүн урт нассан бол анхлан зохион байгуулж Мичиганд анхны наадмаа амжилттай хийсэн. За 2021 онд 2 дугаар наадмаа хийхдээ бол яг албан ёсоор Хойд Америк дахь морин хорийн төв гэж төрийн бас байгууллагыг байгуулж 2 дугаар наадмаа дараагийнх нь наадам 3 дахь наадмыг дахиад 2 жилийн дараа 2023 онд амжилттай зохион байгуулсан Вашингтон ДС-д. За 2022 онд бол манай Европ дахь хуурчийнхан сургалтын төвийн тэргүүн морин хуурч Золзээ анхны наадмаа бол амжилттай зохион байгуулсан. За тэгээд энэ жил бол 2 дугаар наадам болох гэж байна. За өнгөрсөн жил бол бас морин хорийн олон улсын 7 дугаар наадам бас хэдэн жил завсардсны дараагаар арай өргөн бас агуулгатай яагаад гэж хэлэхээр Монгол улсын ерөнхийлөгчийн морин хураа дээлэн дэлгэрүүлэх зарилгын хүрээнд Монгол улсын ерөнхийлөгчийн ивэл дараа анх удаа зохион байгуулагдсан Өмнөговь аймагт. За тэгээд энэ наадамтайгаа уялдуулаад өнгөрсөн жилээс ахуулаад Европ, Хойд Америк дахь морин хорийн наадам, за олон улсын морин хорийн наадмаа Монгол улстай ингээд 3 жилийн циклээр ингэж ээлжил зохион байгуулах ийм санал солилцсон. Тийм учраас энэ жил бол 2 дугаар наадам Европ дахь 2 дугаар морин хорийн 2 дугаар наадам 6 сар зохион байгуулагдах гэж байна. За тэгээд дараа жилийн хувьд бол 2026 онд Хойд Америк дахь морин хорийн 3 дугаар наадам Дэнүр хотод зохион байгуулагдана. За тэгээд түүний дараа жил 2027 онд бол олон улсын морин хорийн 8 дугаар наадам зохион байгуулагдах ийм төлөвлөгөөтэй явж байна. За Европ дахь морин хорийн наадамдаа бол 2 дугаар наадамд өмнөх наадамд бол манай төлөөллүүд бас оролцсон. Энэ жилийн хувьд миний хувьд анх удаа оролцож байна. За энэ жилийн хувьд морин хор сонирхогчдын уралдааны бас шүүгчээр ажиллана. За мөн гала концертанд оролцох байх. За дээрээс нь мастер класс өгөхөөр ийм зорилготой явах гэж байна да. Тэгээ Европт бол манай морин хор хөгжим бол их олон жил тэр дундаа нөгөө манай үндэсний хөгжмийн хамтлагуудаар дамжуулж нэлийн олон жил бас нэлийн танигдсан гэж би бол ойлгож байгаа. За тэгээд Хойд Америк бол Европыг бодвол илүү сүүлд хөгжсөн газар л да. Тэгээд ерөнхийдөө манай Монголоос морин хорийн чуулгад ажиллаж исэн болон ардын дуугийн чуулгад ажиллаж исэн энэ морин хуурчд очиж бол үндэс суурийг маш сайн тавьж яг нөгөө мэргэжлийн сургуулийнхны хөтөлбөрөөр маягтай тэгж үндэс суурийг тавьсан байдгийн саяхан юм да бараг 2010-ад оноос хойш. За тэгээд тэр утгаараа бол ингээд уралдаан энэ төр зохион байгуулж яхад бол нэлийн тийм өрсөлдөөнтэй яг нэг мэргэжлийн сургуулийн хүүхдүүдийн хэмжээнд тоглож байгаа хүүхдүүд баг гарч ирсэн байна. Тэгээд дандаа концерт мистертэй ингээд мэргэжлийн бүтээлүүд бас хөгжмөдөж जैन. Дээрээс нь үндэсний уламжлалт бүтээлүүдээ ч сайн хөгжмөдөж जैन. За Европт мөн адил манай Золзээ багш тэргүүтэй багш нар бас сургалтыг бас маш сайн системтэй зааж сургаж байгаа гэж би харж байгаа. За тэгээд Европын наадамд бас Америкийн морь хурс суралцагчид ирж
оролцсон анхны наадамд. За энэ удаад бас даваа зэрэг багшийн шавь нэр ирж оролцох юм байна. За даваа зэрэг багш бол эх орондоо ирээд удаагүй энэ жил бас Европын наадамд анх удаага очиж шавь нэртэйгээ оролцох юм байна. Тэгэхээр маш сайхан өргөн дэлгэр болно гэж би ингэж харж байна. Тэгэхээр морин хуурын Европ дахь наадам бол морин хуур сонирхож байгаа болон сурыг гэж зорж байгаа бүх хүмүүст бол маш сайхан тийм боломж гэж би хэлмээр байна. Тийм учраас эндээс бол маш олон мэрэгчлэтнүүд, мундаг морин хуурчид, үе үеийн сайн багш нар очино. Тэгээд тэр өдрүүдийг ашиглаад тэр хүмүүсээс сайн зөвлөгөө аваад наадамдаа сайхан идэвхтэй оролцоод анхныхаа суралцах гэж байгаа хүмүүс ч гэсэн одоо морин хуурынхаа анхны одоо эхлэлийг суралцах эхлэлийг тавих бол маш том боломж гэж одоо хэлмээр байна. Урлаач хүртэл очино. Тийм учраас морин хуураа аваад бүр сайн сэргэлэн байвал бүр барил тавиулаад авах ч тийм боломжтой энэ наадмын өдрүүд. Тэгэхээр бүх Европ дахь одоо монголчууд болон морин хуур сонирхогчдоо энэ наадамд бас идэвхтэй оролцоорой гэж маш том боломж шүү гэж бас хэлмээр байна.